Азийн төв дэх өргөн удам нутагт бүгд найрамдах Монгол ард улс оршино. Саяшхан хүн амтай сая 500 мянган хавтгай дөрвөлжин км дэвсгэр нутагтай Монгол орн өрнөт ба умарт хязгаараараа зөвлөлт холбоот улстай хэл нийлж дорнот ба өмнөд баруун өмнөд захаараа бүгд найрамдах хятад ард улстай хэл залгана. Монгол орн хязгааргүй уудам тал сүрлэг өндөр уулс орн юм аа. Энти ханган мөнгө цас төргөлүүдээс өргөн их гол мөрнүүд их авч урснаа. Түргэн урсгалт сэлэнг мөрөн. Дүүрэн уст хэрлэн гол. Монгол орн бол өргөн сэлгэр нуур усаар илбэг юм. Хөвсгөл нуур. 3000 хавтгай дөрвөлжин км талбай гэзэлдэг. Монгол орны хойд талаар гүн ойгоор бүрхэмэл аглаг уулс олон бий. Зүүн талаар нь хялган ус дөрвөн талууд хэдэн зуун километр үргэлжилнэ. Монголын өмнө зүгийн говь нутаг сүрлэг бөгөөд онцлог байдалтай юм аа. Говийн байдлаар солигдно. Монгол нутгийн өмнөд хязгаарт цагаан богд улсын дэрлэнэ. Хуучин Монгол орн харгис харанхуй дардал зовлонгийн орн байлаа. Ноёд лам нарын засаг нь ард түмнийг боолчлон хоосруулж, харийн холоончлогчид Монгол орныг дээрэмдэн ард түмнээс өцөөхөн эсэргүүцэл гаргуул дорн дарж байсан. Бүх орон даяар дарсан бүддийн шашны олон зуун сүм хийдүүд нь ард түмнийг үеийн үед мэхлэн сэрдүүлж, монхруулж байжээ. Гэвч ард түмний эрх чөлөөний эрмэлзэлгээг юугаар ч хориглож чадсангүй. Манай зурагчдын бүтээлүүдэд Сүхбаатар, Жойволсон нарын удирдсан хувьсгалт нууц үлгэмүүдийн ажиллагаанууд харагдаж байна. Орос оронд мандсан октябрийн хувьсгал эрх чөлөөний тэмцэлийн замыг гэрэлтүүлж өглөө. Иглээнинд Монголын ард түмнээс бичсэн захидал. Энэ захидлыг шинэ зоригт Сүхбаатар Ташуурын хаан гишинд нууж 1920 онд нууцаар хил нэвтэрч Ленин, Сталин нарын зөвлөгөөнийг авахаар Москва хотыг чиглэж дэлхий дээр хамгийн түрүүчийн ажилтан тариачны засгийн тусламжийг хүртэж үрд жаргахын үүдийг нээлээ. Монголын ард түмэн ардын бүгд найрамдах засгийг байгуулсан түүхэд өдрөөс хойш 30 жил боллоо. Зөвлөлт холбоот улстай нөхөрлсөн 30 жилийн ах дүүгийн нөхөрлөл тусалцаа 1946 онд СССР-ва бүгд найрамдах Монгол ард улсын хооронд байгуулагдсан гэрээгээр дахин батлагдсан юм аа. Монголын урд хоосон хөндий байсан тал нутаг нь жилийн жилд шинэчлэгдсээр байна. Шинээр барьсан төмөр зам Монгол улсыг их зөвлөлт улстай холболоо. Зөвлөлтийн нийслэл Москва хотод сургууль төгссөн Монголын залуучууд төрлөх нутгийнхаа шинэчлэлийг баярлан багтан харцгааж байна. Шинэ Монголыг үндэслэн бадруулсан аимшиггүй шинэ зоригт Жанжин Сүхбаатарын дурсгалын хөшөө.
ард түмний жаргалын манлайг олохын тулд хүчин чадлаа нэгтгэхийг Сүхбаатар бядан тэрээссэн юм а. Одоо чөлөөт Монгол оронд засгийн бүх эрх ард түмний гарт байна. 1951 оны хавар улсын их хурлын сонгуульд орон даяар бэлтгэж ард түмэн өөрийн үнэн чөвгүүд ахид шилдэг хүнсийн нэрсийг улсын их хурлын депутатад дэвшүүлж байлаа. Депутатад нэр дэвшигдэгчид хайрт их орныхон цэцгэлэлтийн төлөө бүх хүчээ тавьж ард түмний итгэлийг биелүүлж чадна гэдгийг сонгогчдод нэр төртэйгээр илэрхийллээ. Цэмгийн фабрикийн алдарт нэхмэлчин Балжинмын андсрам сонгогчдтойгоо уулзаж байна. Чойволсон аймгийн Маттын сонгуулийн дайргийн сонгогчид улсын их хурлын депутатад нэрт зохиолч Цэнгийн Данжинсрынгийн нэрийг дэвшүүлсэн юм а. Манай төрийн Ахмад зүтгэлтэн нөхөр Бомцэнд сонгогчдтойгоо уулзсаар Алтан булаг хотод хүрэлцэн ирлээ. Сүхбаатар Чойволсон нарын ойрын үнэнч нөхөр Бомцэнд сонгогчдод халуун талархлаа хүргээд манай орныг шинэ ёлолтоор жолоодогч Монгол ардын хувьсгалт намаа улам их түрүүлэхийг уриаллаа. Сангийн сонгуулийн дайргаас их хурлын депутатад нэр дэвшигдсэн намын төв хорооны ерөнхий нарын бичгийн дарга нөхөр Цэдэнбал сонгогчдтойгоо уулзаж хэлэхдээ манай одолтууд үлэмж их байна. Гэвч манай их орныг цаашид хөгжүүлэх талаар манай ард түмний өмнө тавигдж байгаа зорилгууд улам илүү өргөн болохыг тэмдэглэсэн юм. Ард түмэн өөрийн ууган кандидат хайр жолоодогч Маршал Чойволсонтойгоо баясгалантай уулзлаа. Маршал Чойволсон өөрийн хэлсэн үгэндээ Монголын ард түмэн 30 жилийн дотор туулж ирсэн эрх чөлөө тусгаар тогтносон хөгжлийн замыг маш баяр баясгалантайгаар эргэн харж байгааг тэмдэглээд одоо болох гэж байгаа сонгуульд бүгдээрээ нэг хүн шиг хүрэлцэн ирж ард түмний кандидатуудын төлөө санал авахыг ураашсан юм а. 1951 оны 6 дугаар сарын 10. Улсын их хурлын сонгуулийг явуулах энэ өдөр нь бүх ард түмний баярын өдөр боллоо. Манай орны түүхэнд анх удаа саналыг нууцаар урах үндсэн дээр нийтийн тэгш шууд сонгуулиар төрийн дээд байгууллагыг сонгож байна. Сонгогчид намын гишүүн ба гишүүн бусдын эрсдэлээс нэр дэвшигчдийн төлөө санал авахдаа жаргалан шинэ амьдралын төлөө социализмын замаар амжилттай хөгжихийн төлөө баяр бахалстайгаар санал өгсөж байна. Нийслэлтийн стадны сонгуулийн тойрогт нөхөр Чойволсон, Бомцэнд Цэдэнбал нар хүрэлцэн ирж энэ тойргийн бүх сонгогчдын хамт хэвлэх үйлдвэрийн ажилчин Яваагийн Содон лагийн төлөө санал өгч байна. Олон түмний жинхэнэ ашиг тусыг хамгаалсан Сүхбаатар Чойволсонгийн намын бодлогын зөвд ард түмэн олон жилийнхээ туршлагаар мэдж итгэсэн юм а. Ийм ч учраас сонгуулийн өдөр нь намын бодлогын их ялалтын өдөр боллоо. Бүх орон даяар сонгуул явагдаж ард түмэн эрх чөлөөт тусгаар тогтносон төрөн цаашид батцсан хөгжүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийллээ. Хамгийн алслагдсан сумбагийн сонгогчид баярын байдлаар чимэглэгдсэн сонгуулийн хэсгүүдээр өглөө эртээс эхлээд саналаа өгсөж байна. Эрхтэй эмэгтэй ардууд өөрийн депутатуудын төлөө их орныхон цэцгэлэлтийн төлөө
саналаа баяртай өгч байна. Жинхэнэ бүх ард түмний саналаар сонгогдсон улсын их хурлын анх дугаар чуулганыг нээх баярт өдөр боллоо. Улсын их хурлын депутатуудад тэргүүний малчид, ихтэй эмэгтэй ажилчид, шинжлэх ухааны ба урлагийн зүтгэлтэн, ардын армийн төлөөлөгчид, сайд нарын зөвлөлийн гишүүд оролцлоо. Монгол ардын хувьсгалт намын удирдагчид Чой Батсан, Сэтэнбал, Гомцэн, Сүрэнжөв, манай хүндэт зочид зөвлөлт холбоот улсын элчин сайд Приходов, бүгд найрамд Хятад ард улсын элчин сайд Зиятай, ардчилсан бүгд найрамд Солонгос ард улсын элчин сайд Ким Ёндин. Их хурлын жуулган 1950 оны улсын төсвийн гүйцэтгэлийн дүн ба 1951 оны улсын төсвийн төлөвлөгөөний тухай Сангияны сайд депутат Молон Жамцын илэрхийлгийг сонслоо. Улсын их хурлын дарга депутат Дамба сайд нарын зөвлөлийн шинэ үргэлжлүүлэлтийн тухай маршал Чойвасны саналыг уншсан. Депутатууд нэг дугаар хүлээн аваад улсын төсвийн тухай хуулийг батлаж чухал асуудлуудыг шийдвэрлээд улсын их хурлын анх дугаар чуулган ажиллаа төгслөө. Манай орон бол мал аж ахуйн орон юм аа. Тав дүүрэн бичсэн 5 гишүүн малынхаа тоог чөлөөт Монголын ард түмэн хувьсгалын жилүүдэд 2 дахин нэмэгдүүлж өсгөлөө. Атуужил сайд Адуун сүрэг. Монгол улсын өхөр сүрэг. Хангайн сардаг. Өргөн говийн тэмээн сүрэг. Манай бүх малын ихэнх хувийг эзэлдэг хонин сүрэг. Энэ бүхэн ард түмний хөрөнгө манай орны үндэстэн баялаг юм. Энэ баялагаа өсгөж үржүүлэх нь малчин ардын ариун үүрэг мөн. Манайд тэргүүний сайн малчдын алдар орон даяар дуурсгагдж байдаг юм. Энтэй аймгийн Жаргал хаан сумын ардууд улсын их хурлын депутат Сэдвийн долгор сүрэг хүндэтгэн хүрээлдэг юм аа. Өмнөг аймгийн Сэвэрэ сумын ард намын гишүүн Содномын шарав малаан өсгөх сайн туршилгаа өрнүүлж байна. Энтэй аймгийн Мөрөн сумын ард улсын сайн малчин Самдангийн Ёмдон жилийн жилд мал сүргэн өсгөж улсын төлөвлөгөөг хангалттай биелүүлж байна. Төв аймгийн Зүн сумын залуу малчин их хурлын депутат Юмчин Сүрэн их ба төл малыг арчлан хамгаалах талаар шинэ санаачлагыг гаргаж олондоо алдарчлаа. Чойвасан аймгийн Чойвасан сумын ард их хурлын депутат Намсран Жоймбол үйлдвэр сайтай Монгол мордыг олноор нь өсгөж байна. Малчин Доржийн найдан түүний гэргий долгор нар төл малаан алдагдaltaгаар инкрилэн байжуулж авдаг юм аа. Хавар эрт ширүүн саж хүлээж хүйтэн жавар тасраагүй байхад мал олноор төлөвлөж төл малыг арчлан авах их ажил эхэлдэг. Мал төлөвлөх цагт ардын аж ахуй өөр өвс тэжээлийн бэлэтгэлтэй байх нь онц чухал юм аа. Төл малыг эрүүл чиргээр баяжуулах явдал бол мал өсгөх улсын төлөвлөгөөг хангах үндсэн нөхцөл мөн.
Ялангуяа энэ хариуцлагатай үед малын эмч, зоотехникч нар ардын аж ахуй хөтөлбөрүүдэд зохиол тусламжийг үзүүлдэг. Төлөвний бүрийг воёжуулж авах нь малчдын гол зорилго мөн. Үүнээс улсын төлөвлөгөөний биелэлт ба ард түмний чинээлэг амьдрал нөлөөлөгдөнө. Хаврын хүйтэн салхи өвчин эмгэгээс нясахтууд нэгүрийг арчилсан хамгаалах хэрэгтэй юм. Зөвхөн ингэж арчилсны ачаар мал сүрэг эрүүл хөснө. Мал төлөвлөлтийн үеэр малчин ардын бүх анхаарал төл малдаа байдаг. Ялангуяа богмалын төлөвийг онцлон арчилах хэрэгтэй. Энэ инкринээс хамтдыг эрүүл хөсгөхөд дулаан орон байр их тустай. Дорой сул төлөвлөлтийг тусгайлан дижих хэрэгтэй юм. Малчдын инкрилэн өсгсөн олон мянган төлөв жилүүр ардын аж ахуйнуудыг баяжуулж байна. Манай малын тоо толгой өсөж улсын үндсэн баялаг нэмэгдсээр байна. Манай малын тоо нэмэгдэх тутам ард түмний боловсон чинээлэг амьдрал улам бүр сайжирна гэж Маршал Чой болсон сургасан юм аа. Ноос бол алт гэж ард түмэн нэрлэдэг. Жилийн жилд улам нэмэгдсээр байгаа олон сая монгол хоньдын янзсан зөөлнөөс малаас гарах ашиг шимийн нэг гол зүйл нь юм аа. Бас гадаадд гаргадаг зүйлд чухал суурийг эзэгнэ. Дэлгэр сайхан зуны үлрэл. Говийн нутагт зарим жилүүдэд ган гачиг тохиолддог юм аа. Улаг ус хатаад цөөн хэдэн хутгуудад сүргээрээ цугларсан олон мянган малыг өдөр бүр услах нь их хөдөлмөрийг шаардна. Эсвэл сайд тэмээн сүрэгч гэсэн худаг усыг мөрөөднө. Ганцай жил говийн нутаг олон өдөр сараар чийг бороо үзэхгүй ч байдаг. Энэ үед бэлчээрт талууд хоосорч мал аж ахуйд хүнд аюул тохиолдно. Хуучин Монголд ийм хүнд жилүүдэд мал сүрэг үе олноор үхэж хоригддог байлаа. Одоо намын засгийн тусламжаар урдаас бэлтгэгдсэн төлөвлөгөөтэйгээр өргөн их нүүдлүүд зохиогдож зуслантай сайхан нутгийг чиглэнэ. Их нүүдлийн түмэн мал тасралтгүй цуурсаар урт замыг туулж тунгалаг ус шинэ бэлчээрт залгана. Удаан бөгөөд хэцүү аюул. Нэвч малчид мэрхшээлээс айдаггүй. Энд хүний эмнэлгийн салбар. Мал эмнэлгийн нүүдлийн салбар. Ардын хэрэгцээг хангах дэлгүүр. Заримдаа нүүдлийн хянаа хүртэлцэн ард түмний төлөө ажилладаг. Хөл мал ба доройтож муудсан малыг заримдаа тусгай машинаар тээвэрлэнэ. Намын засгийн аж тусламж ард түмний шудраг хөдөлмөрийн дүнд ган гачгийн аюулаас улс ардын автан фондыг ингэж хамгаална.
Монгол орны дунд үс гол горийг хурсаж шанд булаг мэрэлзаад шимит ногоо халиурсан гинүүн тайван орон. Ардын аж ахуйнууд буудалж түмэн сүргээ бэлчээгээд дэлгэр зуны саруудыг сайн сайхан өнгөрүүлдэг юм. Эр хүний хань эмээл тазаарт моргиж эцэг өвгүүдийн өвөө. Эрийн салхинд илүүлэхээс өөрийг үзээгүй эмнийг адуу эмээл тазаарт дасгах нь амархан хэрэг биш. Гэвч эмнэг морийг сургаж тууштай сайн унаа болгох нь эрэлхэг малчин залуусын зориг авахалжин хэрэг юм аа. Даамай хатуужилтай боловч бие бэлтэр багтай Монгол адууны үйлдвэрийг сайжруулах явдал шаардлагатай байна. Үүний тулд улсын морин заводад зөвлөлт орноос дооны цэвэр цусны азаргуудыг авчирлаа. Хувьсгалын жилүүдэд малын нийлгийн суурин ба нүүдлийн салбарууд олноор байгуулагдаж малын өвчлөх явдал эрс харагдаж байна. Энэ салбаруудын тусламж хамгийн алслагдсан аж ахуйнуудад хүрэлцсээр байна. Нар хэлбэж орой болоход малчин ардууд баян сүргээ хурааж мэлтэлсэн цагаан сүгээ бялхуулан сааж буян цагаан малынхаа ашиг шимийг авна. Ундрмал ариун ашиг шимийг нэмэгдэх тутам ардын аж ахуйны чинээлэг мэдрэл улам бүр сайжирна. Малчин ардуудын сүүсаалаа тушаахад дөхөнтэй болгож сүүний нүүдлийн завуудууд орон даяар өргөжж байна. Энэ олон зуун завуудууд нь цэцгийн тос боловсруулах хүнсний урд байгаагүй том үйлдвэрийн эхлэлтийг тавилаа. Ядаад Монголд ямар ч эрхчлөөгүй байсан малчин ардын гэрт шинэ амьдрал жаргалын сарвал туяаг үнзгүй нэвтрэн ороод урд үгүй ядуу байсан бол одоо элбэгжинэлэг амьдэрч маргаашийн өмнө үргэлж аяnsagдж байсан бол одоо ирээдүйн гэрэл замыг даасан найдвартай төлөвлөгөө харж байна.
Амун сайхан зуны үдэш ардууд шин сайхан амьдралынхаа тухай дууг дуулах санснаа. Ардахачалсан Монголлоо аккосэнар хөгжөждө асч байгаа ганшинэт дүргэн сайхан хөгжөнтэй сүрхэг намныг байгуулсан сүрдэгонсон баатаруу Сүхбаатар Энэ дуунуудаа жаргалантай мэдрэл нам засаг Сүхбаатар чой болсон эцэг Сталиныхаа тухай дуулдаг юм аа. Түмнэ хөгжөлөө авьяасэрдэм бабамсэрсэн ахти тостон гурдунэ алли таднасан бодомгөт акудулон толтинэ арта түмнэ ахти тоста амран кэдан жарган Аймаг сумын төвөөс зайдуу нутаглах айл гэрүүд өглөө эрт сургуулийн насны багцуудыг хичээл сургалтад нь үддэг. Сурагч багцууд сургуулийн зүг яаран шалам гайсаар хичээлийн эхлэлтээс хожимдохгүй ирцгэн. Хуучин Монголд бүх орон даяар ганцхан сургуультай байсан юм аа. Одоо манайд анхан шатны сургуулиуд олон зуугаар байгуулагдаж сургуулийн насны бүх багцууд хичээлийн танхимаар хангаглалаа. Өнөөдөр жижигхэн должинч бичиж бодож чадах боллоо. Гэрүүдэд байгуулагдсан орон нутгийн сургуулиуд саруул сайхан барилгуудад шилжсээр байна. Төв аймгийн Мөрөн дунд сургууль. Хичээлийн цагийн хувиар. Хуучин хоцрогдмол байдлыг халах хувьтай төрсэн манай залуусыг сурлаг боловсрол сайт эрүүл чирэг вийтэйгээр их орон хүмүүжүүлж байна. Манай орны хүн төрсөн өдрөөсөө эхлээд нам засгийн хайр халамжаар хүрээлүүлж байдаг юм аа. Хуучны бүдүүлэг эмч домчид боловсон эмнэлгийн мэргэжил докторуудаар аль хэдийн солигдоод больниц, амбулатори, төрөх тасгууд орон нутгийн төвүүдээр байгуулагдаж ардын эрүүлийг хамгаалах шалгарсан ажиллагаа дэлгэрсээр байна. Эмнэлгийн газруудаас алслагдсан ардуудыг үйлчлэх эмнэлгийн онгоцууд. Эмнэлгийн онгоц бол эмч докторыг төргөн хүргэж эмнэлгийн тусламжийг үзүүлнэ. Сум баг айл гэр бүхэнд эмч хүний алдар хүндтэй санагдах боллоо. Ардын соёлын шинэ голомтууд орон даяар түгэж улаан гэр, хөлөв, нүүдлийн хянууны тоо нэмэгдсээр байна. Энд шинэ хянуу зургуудыг үзэж болно. Хамгийн дур сонирхолтой үзэгчид кино эхлэхийн өмнө
механикт хизээч бэлхэн тусалдаг. Улаан гэр хөлөөвүүд ард түмний амьдралд үнзгүй нэвтэрч соёлын хэрэгцээ зүйлүүд боллоо. Монгол оронд ардын нэгдлүүд байгуулагдаж социалист шинэ амьдралын хэлбэр амжилттай хөгжиж байна. Хайрч жолоодогч чой болсон ард түмний төлөө шинэ амьдралын үүсвэр болсон ардын нэгдлүүдийг баттгахын төлөө үргэлж санаа зовж ард түмэнтэйгээ зөвлөж байдаг. Төв аймгийн партизаны нэгдэл энэ жил шинэ газар нүүж суурьшилын байдал шилжлээ. Нэгдлийн гишүүд тохилог суурин амьдралаа төлөвлөгөөт аж ахуйн барилгуудаар эхэлж байна. Хамгийн түрүүнд малын дулаан хашаа сарвчтай болох хэрэгтэй юм аа. Мал аж ахуйн нэгдлүүд аж ахуйн хэрэгцээ зүйлүүдийг өөрсдөө үйлдвэрлэн гаргасаар байна. Нэгдэл өөрийн дэлгүүртэй, өөрийн сургуультай боллоо. Улс ардын аж ахуй өсөж хөгжихийн хамт өдөө аж ахуйд шинэ төрлийн салбарууд өргөжж байна. Зүүн хараагийн шувуу өсгөх ферм жилийн жилд өөрийн баялагийг өсгсөөр байна. Зүүн хараава Жаргалантын сангийн аж ахуйн гахай үржүүлэх фермүүд улс төрийн хорлогоо нэмэгдүүлсээр байна. Малын өвс тэжээлийг цаг тухайд нь бэлтгэх нь мал аж ахуйг хөгжүүлэхэд онц ач холбогдолтой юм. Ардын аж ахуйнуудыг өвс тэжээлээр хангахын тулд машинаар өвс садах 55 станцтай боллоо. Ингэж улсаас чухалчлан арга хэмжээ авсны ачаар өвс тэжээлийн 80-р тавиаз байгуулах зорилго шийдвэрлэгдэж байна. Манай оронд социалист шинэ амьдралын хэлбэр хөгжихийн зэрэгцээгээр газар тариалангийн ажил амжилттай хөгжиж байна. Энэ жил Төв аймгийн замтын нэгдлийн гишүүд өндөр ургацыг авлаа. Жаргалантын сангийн аж ахуйд тариа хураалт эхэлж алтан шар тариа хөвөлдөн долгосон өргөн талын дунд өдөө аж ахуйн сүүлийн техник машинуудыг Монгол хүн жолоодож байна. Тариалангийн талбай нэмэгдэж ургацын чанар сайжрах тутам дотооддоо боловсруулах гурилгуудаа улам ихээр өсөж байна. Уучин Монголд үйлдвэргүй байсан бол хувьсгалын жилүүдэд манай оронд үндэсний үйлдвэр өсөж хөгжсөөр байна. Сүхбаатарын нэрмжит цахилгаан комбинат. Эндээс манай хамгийн том үйлдвэр Чойволсонгийн нэрмжит аж үйлдвэрийн комбинат цахилгаан хүчийг авдаг юм аа. Аж үйлдвэрийн комбинатын Цэмбиний фабрик жил тутам Монгол хоньны олон мянган тонн усыг боловсруулж гаргана. Зөвлөлтийн стахановчуудын тэргүүний туршилгаа манай ажилчдыг сургаж хөдөлмөрийн бүтээлийг жилийн жилд өсгөсөөр байна. Цэмбиний фабрик жилбэр 100 мянган метр төрөлбөрийн цэмбийг боловсруулж улсдаа өгдөг юм. Дэлгэрч байгаа хувьсгал туралдаан нэхмэлчдийн хөдөлмөрийг өрнүүлж байна.
Цэргийн гутлыг гадаадаас авч байсны оронд дотооддоо үйлдвэрлэх болж малын арьс ширийг гараар ажилтгийн оронд механикжуулсан ажиллагаагаар үйлдэх боллоо. Сэтгэл бахдан баян сүрэг энэ үйлдвэрүүдийг түүхэн эдээр хангадаг. Монголын үйлдвэрээс гарсан эдлэгээ сайт арьс ширнэ гадаадд сайн алдраа хүргэхийн хамт дотоодын үйлдвэрүүдээр дамжиж төрөлбөрийн эдлэхүүн болж ард түмэндээ хүрдэг байна. Гутлын фабрик. Улсын их хурлын депутат ударник Цэвэлмагийн ажиллагаа зүй ёсоор энэ фабрикийн ажилчдын баяр багтлыг өрнүүлж байдаг юм. Эрхчлөө жаргалын өргөн зам дээр гарсан Монголын эмэгтэйчүүд ариун хөдөлмөрөөр эх орноо хөгжүүлж байна. Их зөвлөлтийн тусламж эцэг жавуулсангийн анхаарал санаачлагаар манай залуу үйлдвэрүүд өдрөөс өдөрт шин техникээр өргөжж хөдөлмөрийн ололт бүтээл нь харивчиж байна. Сталины нэрмжит мах комбинат. Манай том үйлдвэрүүдийн нэг. Энэ үйлдвэрийн төрөлбөрийн үйлдвэрүүд өргөн олныг хангаж байна. Манай улсын баялагын дотор ангийн ус том суурийг эзэлдэг юм аа. Ирвис шилүүс, үнэг чон, тарваг хэрэм зэрэг үнэт ангийн ус улсад ихээхэн орлогыг өгнө. Манай үйлдвэрүүдээс гарч байгаа төрөлбөрийн сайн чанарын өргөн хэрэгтэй дэдэлүүд. Үндэсний үйлдвэр нь манай улсын эдийн засагт чухал суурийг эзэлдэг боллоо. Ардчил социализмын дагарт бат зогсож капиталист бус замаар зогсолт үйл агшиж яваад манай бүгд найрамдах улс өөрийн залуу ажилчин ангийг өсгөн бойжуулж байна. Саяхан малчин байсан самбуу бадамжнараа мэрэгжилтэй ажилчид боллоо. Үйлдвэрийн сургуулиар хүмүүжсэн дорж сүрэн автомеханик заводын тоокер дамба. Манай нүүрсний уурхайнууд сүүлийн жилүүдэд их амжилтаа нэмэгдүүлсээр байна. Улс ардын аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөө 5 жилийн дотор манай уурхайчид нүүрс гаргалтын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх үүрэгтэй юм аа. Зөвхөн адаахын уурхайгаас жил бүр олон мянган тонн нүүрсийг гаргаж нийслэл хот, сахилгаан комбинат, үйлдвэрийн олон газруудыг хангадаг юм. Монгол нутаг зөвхөн нүүрсээр биш, бусад төрөлбөрийн ашигт малтмалуудаар баялаг орон. Асар тавчим хадад хинтийн өндөр ууланд залуу эрдэмтэн тувсан данзан газар шинжилгээний хайгуулын ажлыг удирдах байна. Ийм ажлууд орон нутгаар жагуулчлан явж газрын хөрсний үнэт баялагийг судалсан шинжилнэ. Их нутгийнхаа эртний соёлын түүхийг судалж байгаа нэ. Мянган 200-аас 1400 жил болсон түүрэх гарлын булшны хөшөөнүүд. Эртний үеийн бар хотын балгас. Монголын эрдэм шинжилгээний бүх ажлыг улсын шинжлэх ухааны хүрээлэн удирдана. Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Инг тайвны дэлхийн дахны зөвлөлийн гишүүн Гурван зохиолч Тамжин сүрэн.
Хуучин Монголд өөрийн хэвлэлгүй байсан бол одоо манайд төв ба орон нутгийн 27 төрлийн сонин. Арван төрлийн сэтгүүл. Эрдэм шинжилгээний ба утга зохиолын номууд олон мянгаар хэвлэгдээд Ленин Сталины гэрэл зохиолуудыг үндэсний хэл дээр унших боллоо. Өрнөж байгаа манай орны хөдөлмөрч Сэхэтний эгнээ улам бүр өргөжж байна. Монголын сэргэлэн цаваа залуучууд дунд сургууль төгсгөж гарахдаа их орны алтан үнэмлэхийг гардан авдаг. Өнөөдөр бол энэ сургуулийг төгсгөж байгаа бидэнд хэзээдч мартагдашгүй сэтгэл хөдлөм сайхан өдөр болж байна. Бид ард түмэнд хайр чөлөөдөх чуулсандаа хязгаарлашгүй их баярлаж байна. Бид манай багш нарын итгэл найдварыг биелүүлж чад. Хөдөлмөрчин ардын залуусын өмнө эрдмийн оргил төрөх сурлага боловсролын өргөн зам нээлттэй байна. Чоосгийн нэрмжит улсын университетийн 5 факультетэд олон зуун хүүгүүд дахид суралцсанаа. Хичээллэхэд тохиромжтой гэрэл сайхан танхим бүрийг намд засаг эдний төлөө нямбайгаар засаж билэтгсэн юм а. Физикийн ангид багш жигжид орж лекц уншиж байна. Очин жилийн өмнө Монгол оронд боловсон эмнэлэг байсангүй. Ард түмний бүдүүлэг эмч томч нар тонож мэхлэж байсан бол одоо манайд шинжлэх ухааны эмнэлгийн систем ялж түүний нэр алдар ард түмэнд хүндтэй боллоо. Ирээдүйн зоотехник малын эмч нар танхим заалгаснаа практик ажиллаа батжуулна. Микробиологийн кафедрын аспирант аюурсан. Аспирант даш зоотехникийн талаар шинжилгээ хийж байна. Их хурлын депутат аспирант Жамсран. Университетийн оюутан нар марксизм, ленинизм ба их Сталины сууд зохиолуудыг тусгай программаар судалдаг. Монгол ардын хувьсгалт намын төв орооны дэргэдэх намын шинэ хүчний дээд сургууль. Намын шинэ хүчний дээд сургуулийн сурагчид нам ба улсын байгууллагын удирдах ажилд бие бэлтгэхийн тулд марксизм, ленинизмын онолыг судлаж байна. Монголын ард түмэн авиаст зохиолчид, зурагчид, хөгжимчдийг олон олноор төрүүлэн гаргасаар байна. Зохиолч нөхөр Лодой Дамба, уран баримтч нөхөр Чоймбол, ардын жүжигч нөхөр Оюун, композитор Дамжин Сүрэн, зурагч нөхөр Чойдөг, урлагийн хэргийг эрхлэх хорооны дарга нөхөр Болот, зохиолч Чимэд Ойдөг нарын бичсэн Жаргалын зам гэдэг оперын зохиолыг уран сайхны зөвлөлд хүлээн авлаа. Зохиолыг зохиолч Чимэд уншиж байна. Шингэх нарны гэрэл шижир шиг галбдаг мөрөммөн шинхэн сарны туяанд шигтгэ хаялдаг усмын мэлтэлзэнхэн мэрэлзэнхэн галалзэнхэн гэлтэгнэнхэн урсаад байнуудаа чи. Энэ опер бол дэлхийн 2 дугаар дайны үед Монголын эх орончид ба шинэ мэдрэлийг зохиож байгаа Монголын ард түмний байдлыг үзүүлнэ. Бэчинхэн сэжлэнхэн үржээд байнуудаа чи минь элэг зүрхий минь ивээсэн энэ сайхан нутаг минь эрхэм хайрын минь булаасан эх орон өдгий минь жарганхан баясанхан хөгжинхэн дэлгэрэнхэн мандат байнуудаа чи минь. Шинэ мэдрэлийн сэтгэлээр зохиогдсон анхны опер нийслэлийн театрын тайзан дээр амжилттай тавигдж байна.
соёл, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцсэн ард түмний хувьсгал тэмцлийн тухай шинэ сэдвүүд манай зурагчдын авиац сэтгэлийг хөшөөлж байна. Бүрээг чөлөөлсөн Харамгай зурагчийн цэвэгжүүн бүтээл. Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярт зориулсан үзэсгэлэн твсийн эскизийг нөхөр цэвэгжив орлоо. Манай орчуудын олон сарын хөдөлмөрийн дүнд ардын урлагийн гайхамшигт энэ бүтээл бий боллоо. Монголын ард түмэн эцэг өвгдийн үеэс эдл товчлын зүйлүүдийг чимгэлэх дуртай. Үндэсний найрын хөгжим, Сэлбэрчин гүндийн бүтээл. Уран Сэлбэрч цэрэн дулам. Сэлбэрчин Сумья Жаминширав нарын замдан шатар. Шатрын дүрс бүхэн Сэлбэрчдийн хосгүй чадварыг үзүүлж байна. Утасч нөхөр Ёндон. Ардын уран дарагчдын авиас чадвар үеийн үеэс хөгжилтэй. Шичир алтан аяга, Балдан осрын хийж. Манай уртсуудын бүтээлүүд ардын хувьсгалын 30 жилийн ойн баярт бэлтгэгдэж байна. Энэ их баярт авиаслаг хатгамж эмэгтэйчүүд шалгарсан бүтээлүүдээр оролцлоо. Чойгоосны шагналт зурагчин Мани Бадрын оруулсан үндэсний угалзуудаар манай шилдэг барилгууд чимэглэгдсээр байна. Уран барилгын инженер техник зурагчдын зураг төлөвлөгөөгөөр манай орны хот суурьнгууд шинэчлэгдэж байна. Барилгын хэргийг эрхлэх газрын удирдлагын доор театр хөлөг, сургууль эмнэлэг, орон сууцны саруул сайхан барилгууд сүндэрлэн болсоор байна. Уран барилгач инженер Чимэд, ерөнхий инженер Мотонор нийслэл хотыг цаашид тохижуулах төлөвлөгөөг боловсруулж байна. Эдхэн жилийн дараа үзэсгэлэнт нийслэлийн гудамжуудаар сүйдэр цэцэрлэгүүд шууган ганхна. Хуучин Монголыг хэрсэн Бартаад нарын жим харгуун орн урт сайхан засмал замууд хот орныг холбож байна.
Хамгийн залуу хот Сүхбаатар сүүлийн 10 жилд танигдшгүй болж хөгжлөө. Их жолоодогчийн нэрт хот Чой болсон. Ховд хот бол манай орны түүхэд хотуудын нэг юм аа. Манай улсад хөдөлмөрчдийн амралтын газрууд нэмэгдсээр байна. Манай орон нутгийн хот суурьнгуудаас ирсэн төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс энд амралтаа боловсон зөв өнгөрүүлнэ. Иргэн тойрон үдсгэлэнт байгаль, түргэн урсгалт туулбал. Түр хорхот байгуулагдсан аяргаар эмнэх амралтын газар. Амралтын цагийн хувьар аяргийн эмнэх чадал нь хөдөлмөрийн хүчийг сэргэнэ. Насны багцууд хүүхэд өөрийн улсын энэрс таламжаар эрүүл чирэг воёжж байна. Дэлгэр зуны төмөн гоёмсог үрдсэн инкри сайхан нутагт хүүхдийн цэцэрлэг пионери лагерууд байгуулагдсаар байна. Жаргалан төр хүүхдүүдийн зуны сайхан амралт хөгжил баялсын дунд өнгөрдөг. Багцууд хүүхдүүд жагуулчлал үзүүлгээр явж төрлөх нутгийн баялагийг судлаж байна. Навч цэцэг хорхой шавж цуглуулагч багцууд залуу геологчдод өрсөлдөнө. Цэцэглэж байгаа инг төвшин нутагта жаргалтай шинэ амьдралаа зохиолч Монголын ард түмний шинэ үе ингэж амарч байна. Монгол ардын улсуудын 30 жилийн ойн их баярын өдөр. Манай найрамдчил орнуудын сүрдэт албанууд нийслэлийн аэродромыг чимэглээд ардын хувьсгалын 30 жилийн ойн их баярт хүндэт зочид ирцгээж байна. Манай найрамдчилт ард түмэн ардын ардчилсан орнуудын засгийн газруудаас төлөөлөгчд хүрэлцэн ирцгээлээ. Намын засгийн удирдагчид ба 30 жилийн ойн комисс зочдыг угтаж авлаа. Зөвлөлт толгойд улсын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, СССР-ийн дээд зүйлийн тэргүүлэгчдийн даргын мордогч нөхөр Тарасов. Долоодугаар сарын 11-нд нийслэлийн хөдөлмөрчдийн баярын өргөн цуглаан Сүхбаатарын талбайд боллоо. хөдөлмөрчдийн баярын цуглаан дээр намын төв хороо засгийн газрын өмнөөс марш Чой болсон үг гэлээ. Нөстөө. Эртнийхтэй ардуудаа
эрхтэмэгтэй ажилчдаа нөхөд зэрэг төрүүлснараа офицерынхаа нөхдөг хуучин барьцаа нөхдөг ардын хувьсгал зэргийн байсан нөхдөг манай хүндэт зочид их зөвл холбоод улсын төлөөлөгчд болон ах トゥ ардчилсан орнуудын төлөөлөгчдөө өнөөдөр бүгд найрамдах Монгол ард улсын эрх чөлөөт тусгаар тогтногдсон ард түмэн ардын хувьсгал ялцны 30 жилийн их баярыг тэмдэглэж байна. 30 жилийн өмнө дарлагдан давчиж гашуун зөвний хэдэлж байсан Монголын ард түмэн ардын хувьсгал намын удирдлагын дор октябрийн социалист хувьсгалын ачаар Тэрэн диж Ленин Сталин их үсэн санаанд сарыг бодорч өөрийн дарлагчдын эсрэг хэнцэл тартаан тэсвэрэн босоод хамжилгаатай ёсоор харж байсан гадаадын боловсролч болон сархар пётлуудын олон зуун жилийн сарлыг зөвлөлийн ард түмний ах トゥ угийн тусламжтайгаар устгаж босолсод ардын хувьсгалыг байгууллыг тогтоосон билээ. Манай ардын хувьсгал бол октябрийн социалист их хувьсгалын ялалтгүйгээр ялалт дийлэх болцоогүй байсан юм аа. Үүний нэгэн ажил манай ард түмэн зөвлөлийн ард түмнөөс өдрүүрийн үзүүлдэг ах トゥ угийн тусламж болон Сталинаас Монголын ард түмний төлөө үргэлжлэж хажилдаг анхаарал санаачгүйгээр өөрийн эрх чөлөөт тусгаар тогтносон төрийг байгуулж хөгжүүлэх үйл хэрэглээр ийм их амжилтнууд олох бололцоогүй байсан юм аа. Ийм учраас Монголын ард түмэн өнөөдөр өөрийн их баярыг тэмдэглэхдээ ах トゥ зөвлөлийн ард түмэн ба дэлхийн техникийн эрхчлөө эрхэмлэх бүх улс түмний их чөлөөт нөхөр Сталины зүг хандаг ард нийтийн агуу баяр талархлын үгийг дэвшүүлж байна. Манай ардын хувьсгал намын суухраа засгийн газрын өмнөөс болон түүний даалгавраар ардын хувьсгал ялсны 30 жилийн хойно манай их баярыг тохиолдуулан таанах баяр хүртгийн хамтад манай ард түмэн өөрийн эх орныг улам бэхжүүлэн чанагшид зөрчилдүүлэн хөгжүүлэх энх тайван байгуулалтын үйл хэрэг бүх гिचтлан хоошиж зориулна гэдэг үнэ итгэж байгаа илэрхийлье. Ардын хувьсгалын 30 жилийн ой мандтугаас Монголын ард түмний тусгай тогтсон бүрэн эрхэт бүгд найрамдах Монгол ард улс мандтугаас манай ардын хувьсгал нам мандтугаас дэлхийн техникийн улс түмний их чөлөөт бөгөөд багш нөхөр Сталин мандтугаас Улаанбаатарын Аризона ангийн парадыг улсыг бодлон хамгаалах яамны офицерууд мандайллаа. Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургуулийн сурагчид нийслэлийн өдөн орчдын сүрдэж агсаад эхэллээ. Монгол ардын хувьсгалт намын удирдлагын дор өөрийн төр улсын байгууллагатаар их амжилтуудыг олсон найрамдалт Монголын ард түмэнд бүгд найрамдах Монгол ард улсын цэцгэлэлтийн төлөөний тэмцэлд шинэ амжилтыг өрөөе гэсэн хүндэт үгээ их Сталин бядны зүг хандаж хэлсэн юм аа. Манай ард түмэн их
жолоодогч багш Сталинд халуун хайртай бөгөөд манай бүх ялалтуудыг зоригжуулан зохион байгуулагч Монгол ардын хувьсгалт намд засагтаа хязгааргүй үнэнч энэ түүхэд өдөр маш баяр багталтайгаар илэрхийллээ. Их зөвлөлт улсаа ахдуу ардын ардчсан орнуудын төлөөлөгч үндэд зочдод ард түмэн баяр талархлаа илэрхийлж байна. 30 жилийн ойн баяр наадамд оролцохоор ирсэн малчдын өргөн жигсаал. Өдмөрчдийн баярын цуглааны дараа үзэсгэлэнтэйгээр чимэглэгдсэн наадмын талбайд зөвхөн хүн цуглагч ардын хувьсгалын 30 жилийн ойн их наадам эхэллээ. Наадмын талбайд байгуулагдсан ойн үзэсгэлэнгүүд манай орны хөдөө аж ахуй, үйлдвэр, соёл, шинжлэх ухааны амжилтуудыг харуулсан энэ үзэсгэлэнгүүд зочдын анхаарлыг татаж байлаа. Намд засгийн удирдагчид ба зөвлөлт холбоотолос ардчилсан орнуудын төлөөлөгчдөд манай ард түмэн халуун баярыг хүргэж байна. Баярын өдрүүдэд наадмын стадион дүүрэн хүнтэй байлаа. Манай хүндэт зочид эцэг өвгдийн үеэс уламжилгаад 93 наадмын бүх барилдах тэмцээн эхэлж байна. Бүхий тэмцээнийг хянах комисс тэмцээний учраа бүхэн бөхцүүдийн уран арга хурдан самбааг харуулж байна. Наадмын бүх барилдах тэмцээн 5 өдөр үргэлжиллээ. Арсландан толон дуудуулсан манай өвчүүд ардын эртний жаншилыг хүндэтгэн ёсолдог юм аа. Бүхэн тэмцээн төгсгөлдөө ойртох тутам бөхчүүдийн барилдаа ширүүсэж олонний анхаарлыг улам хүчтэй татаж байлаа. Үзүүрийн бөхөд шөвлөж үлдсэн Төв аймгийн Баян Чандман сумын ард дархан авраг төвдөнд орж Төв аймгийн Баян Чандман сумын ард улсын арслан Цэвэн аравдан нар 17-нд учирлаа. Тэмцээнийг шийдвэрлэх даваа. Улсын арслан Цэвэн аравдан 10 давж төрүүллээ. Энэ жилийн тэргуун бөхчүүдийг зочдын байранд урьж стадионы бүх тоглогчид нөхөрсөл талархлаа хүргэж байна. Эвэр нуман ихшэн татсан эрийн сан харваачид эртний жаншил сурын тэмцээнд эрчит мэргийн шалган наадаж байна.
Маршал Жойволсонгийн урьснаар зочид манай үндэсний сур харгуултанд оролцож байна. Их хурлын нэрвүүлэгчдийн дараа Гомцэнд Маршал Жойволсон нар өөрсдөө сур харгуултанд оролцлоо. Өглөө эртээс эхлээд үдэш орой болтол үндэстэн бүрийн урлагийн сайн дурын бүлэгмүүд наадамчдын дунд тоглож байна. Буряд үндэсний хоор дуулал. Монголын эртний танц Эренцэг. Захчин ардын бүүвэндөө малчин халдсан. Ховд аймгийн малчин Бадмын тоглол, Хоргуул үндэсний биелэг, Гэрэлт болов. Газрагартын шогдоо, жүжигчин Хива долдоо. Наадмын өдрүүдэд манай циркийн жүжигчид чадварлаг тоглолтоо үзүүлж байна. Жүжигчин сандаг ба түүний сургуультай тэмээнүүд. Их чадварыг шаардах акробатын сонирхолтой номерыг гавьяа жүжигчин Дамжин Сүрэн удирдлаа. Жүжигчин Чалхаажуу, гавьяа жүжигчин Ирина нар агаараар татсан утсыг дамжиж үзүүлжээ. Жүжигчдийн тоглолт бүхэнд гайхамшигтай сонин номерууд үзүүлж байлаа. Адуучдын танц, балетын группын жүжигчид.
Тэгж наадмын өдрүүдэд бүлэг мордын уралдаан Түмэн наадамчдын онц сонирхлыг татаж байлаа. Манай залуу үеийн тамирчид уяан таарсан үлгүүдийн унаж ардын их наадамд оролцлоо. Уралдаанд оролцох хурдан морд мянга-мянгаараа цугларч байна. Морь иргэлээ. Морь барих газар ойртож байна. Баряан дээр олон мянган угтагчид мордын эрхийг сэтгэл хөдлөж хүлээцгэнэ. Түрүүний морд баряанд орлоо. Хурдан хөдөлгөөний онож Түмэн алтыг төрүүлж ирсэн цаваа сэргэлэн залуус тодрон гарсаар байна. Уралдаан төрүүлсэн аргамаг хөлгүүд цолоо дуудуулж олон дуурсгалдах алдраа мандуулж байна. Наадмын комисс бүхий барилдаанд төрүүлсэн улсын аварга цэвэн арвдан алтан медалаар Сур арвах тэмцээнд төрүүлсэн Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын дэмчиг нэрмийг алтан медалаар их насны морь унаж төрүүлсэн Хэнти аймгийн Дархан хаан сумын ард Сэнцүрмгийн жагдгийг алтан медалаар бүхий барилдаанд Юставж үзүүлсэн Дархан аварга дүрдэн доржийг мөнгөн медалаар шагнаж Баяр наадмаар явагдсан үндэсний ба нийтийн биеийн тамирын тэмцээн төрүүлэгчдэд алтан мөнгөн медалуудыг гардуулж өглөө. Нөхөр Цэдэнбал үндэсний биеийн тамирын тэмцээнд ялагсалдад цаашдын амжилтыг хүсэж өрөөлөө. Биеийн тамирчдын жагсаал улсын 6 дугаар Спартакиад Наадмын стадионы талбайд олон мянган биеийн тамирчид зөөлөн долгион шиг уяхан хөдөлгөөнөөр төрөл бүрийн гимнастикийг хийж байна.
Өвд найрамдах Монгол ард улс 30 жил хөгжим мандаж байна. Ардчилсан орнуудын найрамдалд гэрүүл эрх чөлөө гэрмэлзэгч улс түмний хамт Монголын ард түмэн дэлхий дахны энх тайвны төлөө тэмцэж байна. Энх тайван ардчлал социализмын дугуйн дор чөлөөт Монголын ард түмэн жаргалтай ирээдүйн гэрэл замаар ухрал төвөө давшиж явна.